Сайн манайхаа. TTC 26-гийн төсөл болж байна. За тэгээд ингээ манай 3 хүүхэд байна. 3 хүүхэд байна. Оо манай бас нэг хүүхэд байна. Аюуканаш. За тэгээ одоо бүгдээрээ сэтгэлээ хэлцгэнэ. За эхлээд хэлээрэй. За, сайн уу манайхаа. Өөрийгөө танилцуулаарай. Намайг Цэрэнбадан гэдэг Цэги байна. За, бүгдээрэнд минь өдрийн минь төргий. Өнөөдөр маш гоё өдөр болж байна. За. Сайн уу? Намайг Уярал гэдэг. Харин тий одоо Би тэд ингээд сертификатаа гаргаж авлаа. Өнөөдөр 4 сарын 9 2023 оны 4 сарын 9. За. Игчээрээ. За бүгдэнд нь амжилт хүсье. Удаа харвал бас хүн дагаж уулах гэдэг болж яах шиг байна. сайн уу Аюука байна. Ийм гоё баг хамт олонтой цог суралцсан бүх охтуудтай болсонд маш их баяртай байна. Хай. Манай ингийн бусад хүүхдүүд хэрвээ үзэх юм бол битээ гомдорой. Бид нар гинет бичлэг хийх шийдвэр гаргасан шүү. Дараа нь үзэхэд дурсамжтай байх байхаа гэд. За намайг ад жаргал хийдэг. За тэгээд дараа холбогдъё. Чамд ямар санагдав та яагийн сургууль Маш гоё санагдлаа. тэгж яана. Ийм хөөрхөн зүгээр хойло барьчих. Хураа зүг. Ийм гоё хөөрхөн бадмаа гэдэг дүүтэй. Тэлийн баяртай наа. Тэгээд бас эрдмийнхээ ажилтанд амжилт хүсье. Баярлаа. Ээ. За одоо манай ангийн дарга яриа өгнө. Одоо ингээд бид нар ингээд 3 сарын хугацаанд йогийн сургалтанд суугаад тэгээд багшлах эрхийнхаа гэрчлэгийг авсан байгаа. Тэгээ манай ангийн дарга, манай ангийн охин хоёр одоо сэтгэгдлээсээ хуваалцсан. Тэгээ йогийн машин сургалтанд суух ямар байв да тэгээд суугаад ямар үр дүн гарсан бэ? Тэгээд цаашдаа яа гэж бодож байна доо? Тэр талаасаа хуваалцаач. Баярлалаа бадмаа. Бид нэр ингээд нэг хамт олон болоод охирх охтууд дүүнэртэйгээ ингээ гоё хамт олон болсон маш их баяртай байна. Та нартайгаа насан туршдаа нэг анги байна шүү. Йогийн багшийн сургууль сууснараа бидний амьдралд ингээ айгүй гоё гэрэл гээтэй одоо нэг л гоё ингээд бидний одоо зүрх сэтгэл нэг гоё ингээ гэрэл асцсан мэдрэмж төрж байна. Тэгээд энэ олон йогийн энэ гэгээ энэ гоё зам мөрийг цааш нь дэлгэрүүлэхэд бид бүхэн одоо хамтлагаараа ангиараа хичээж бүгдээрээ мундаг багш нар болцгоёо. Тийм ээ. Баярлаа. Ундраа. За энэ шашны гэрчлээ та нартай энэ бичлэгийг үзэж байгаа ангийнхандаа бүгдэнд нь дахиад минь төрхий дахиад ундраа байна. Төсөлтийн өдрөөс мэдчилж байна. Тэгээ ангийн дарагтайгаа бадматайгаа ингээд сууж. Тэгээд маш их баяртай байна. Ангийнхантайгаа уулзаад багш нартайгаа танилцаад, ангийнхантайгаа танилцаад маш гоё юу хамт олонтой боллоо. Баярлаа. Тэгээд адал явдал маань шинээр үргэлжилсээр л байна. Амьдралын маань тэгээд та нар маань энэ одоо адал явдал маань гээд дүр болж орж ирсэнд маш их баяртай байна. Баярлаа. За манай багш өгмөр багш сэтгэлээ хэлнэ. Манай ангийн багш. За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. IYS-ийн Олон улсын йогийн сургуулийн 26 дахь ангийн төгсөлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөө. Тэгээд бүгдээрэнд нь цаашдынх нь зам мөрт нь хамгийн гэгэн сайн сайхны хүсье. Тэгээ бүгд сайн багш нар болоорой гэж өрөө. Баярлаа. Сайн сурсан хаалт өнөө батны хаалт өөр хаалт баяр хүргье. Яагаад самурыг самурд авах гэдэг бас хүн болгон ойлгож бас самурд авахгүй нарийн мэрж нарийн сайхан мэдрэмж байна шүү дээ тийм ээ. Хичээлээ яасан тэр ойлгоод авсан сэтгэлдээ шингээгээд авсан ийм бахалдаа шингээсэн оюун санаа одоо нарийн биенүүдээ бүх шингээгээд авсан гэж ойлгож байна. Тийм учраас цаашдаа төрсөн хараа одоо шантарч хамгийн гол нь сэтгэлээр унт шантарч юм одоо өргөжлүүд идэвхтэй сурахгүй байхгүй өөрөж өдөр болгон багч гэсэн нэмсээр байгаа та нар заавал амжилт хүргээрэй гэж хүсье юу. Байхтайгаа цугатаа яаж хатаас багч гэдэг. Тийм олон залуу багш нар та нар харсан. Ямар нэгтэй дараа айгуу гоё нэг эго байхгүй ийм үсэг байна гэдгийг харсан байх тийм. Дээр цааш яваад
баяртай цэж дүүр сэтгэлтэй сэтгэл дүүр ирэлттэй яваасай гэж. Бүгдээ нөгөө хайрцаг цаг ингээс сурчлаа, багшилчлаа гэсэн нь ерөөсөө хүн байгаагүй. Ямар их спорт юм байна, мэдэх юм байна. Тэгээд нөгөө ийм нөгөө сэтгэлтэй байгаа надад аягүй таалагдчихжээ. Сайн сон юм дээр гоё мэдсэн юм хэмжээ өөрөө байна. Хай. Манай ангийнхан чинь өөрөө айгүй тийм цоглог танаа ингээд орлогчл ингээд орлог ингээд асуулт юм болсоо шүтсэн. Тэгээ айгүй бүр ингээд хамгаал өдөрч шүнжээ байж байгаа. Өөрөө энерги тийм айгүй бүр ингээд нэг дэлбэлсэн батан юм маш бүр нэг өөрөө хамгийн гол нь өөрийгөө тийм сайн хайрлаарай. Тэр өөрсдөө хайрлах чадаад хайр гэдэг нь бол гэж байна. Бусдад хайраа гамбаж хүчтэй болно. Тэр олон хүнийг хайрлна тийм тэгэхээр бол өөрийгөө маш ихээр хайрлах хэрэгтэй болно. Тэр тийм хайрласаа. Та тийм надад дотоод хонсон яг энэ цаг үед гоё сэрсэн байгаа. Яг энэ сэрхүүгээл монтажлахгүй шүү гэдэг хамгийн цагмаараа. Тэгээд өдөр болгоны сайдана бол сахилга бат шаардж байгаа тийм. Тэгээд явгийн үн зам үрийг сонгож авах сахилга бат үгээр хамгийн нэгдүгээр чухал. Өдөр болгоны сайдана таслахгүй гэснээрээ бүхэн хүн хурдан хариуцж байгаа. Тэгээд бид нэр өөрсдөө зөндөө эндийг өөрчлөлтүүдийг мэдэрсэн амьдралын гарсан өөрчлөлтүүд байгаа тийм. Тэр болгоныгаа мэдэрсэн зүйлээ бусдад түгээгээрэй л гэж хэлсэн. Тэгээд явгийн зам үрийн харин бартан байх болтой. Бүгдээ ингэж хамтдаа хэрэг ажиллаж баярлалаа. Баярчтэй цаашаа одоо өөрийн зүгээс нөгөө ашиглалтаа намайг үед нөгөө таарч маань айл болох нөгөө онлайн хичээл, танхимын хичээл ингээд бүх зүйлсээр ингээд яг ангийн дараа өндөр хэмжээнд өмсөлтсөн байсан. Тэгээд зарим ангид ингээд нөгөө ядраад ноцоороод ингээд унтаад идэг байхгүй. Тэгээд баярч бүр ингээд жоохон ингээд надгаараа л ирэнгүүт хичээлээгээрээ ингээрээ Онлайн хичээл болгонгод проект чинь 10 минутын өмнө яг өөр ингээд цагтаа ороод ирсэн. Хийхин дотоо ингээд бүгдээ наад залгаад надад аягүй гоё байсан. Тэгээд нөө ийм ангийн авахтаа байсан учраас энэ анги ингээд маш нөө шалгалтай амжилттай ингээд хүн болгоо одоо юу гэдэг тийм өөр ингэсэн бүх өөрийнхөө хэмжээнд бүх хүчээ дайчлаад ингээд шалгалтаа болсон. Тийм. Тэгээд туяалчтай бүгдээр нэг зүйл хэллээ гэсэн байна. Тэгээд сургууль дараа үргэлж холбоотой агаарай. Ямар ч багш хэмжээсэн та хэдэд ингээд тусламж хүсвэл ингээд тусалхад бэлэн байгаа шүү. Тэгээд бидний амжилттай гэсэн сайн зүйл Гуравдаар ахмад нь би сууж байгаа. Тэгээд бас яг нэлээ орой орсон боловч ихэд нэлээ орой орсон боловч би ер нь ингээд хууршнаа цагөө хичээж явж байгаа. Таад мэж гэсэн одоо ингээд таад одоо налаас илүү боломж байгаа. Тэгэхээр ирч хүчтэй ингэж алдахгүй тэгээд цаашдаа үйлчлэлээс болцаа ажиллаад яваарай гэж хүсэж байна. Тэгээд амжилттай байсан юм баяр байна. Тэгээд багшаалал яг яах вэ гэдэгт асууж ирсэн. Тэгээд ямар ч сураараа багшаалал өөр ертөнц шүү гэдгийгсэн.
Надад яг тийм харилт ирсэн тийм байна. Өөр ертөнц юм байна гэдэг. Тийм тэгээд энэ номыг хэмлээ алдчихгүй ирч хүчээр дүүрэн үргэлж сураа. Тэгээд сургуультайгаа ойрхон бид нартай ойрхон байгаараа асуух зүйл байвал асууж байгаараа. Би амар мэддэг биш аа. Надаас асуугаад өгөөч. Асуух юм байна. Тэгээд хамгийн сайнараа хариулж юм. Тэгээд хамт байгаад бүгд хөшөлсөн алхам байр тэгээд цааш тэгээд явгын зам өгтөн илүү гартан байгаасаа гэж хэлсэн юм. Цаашдээ сэтгэлийн шинж бодлого ингээд гоё нэгдсэн ингээд гоё болж байна. Тэгээд энэ сайхан үгээр тэгээд бид нь ч одоо энэ сайхан йогийн нэг гоё хэрэглээгээшээ замыг ингэж нээж өгөх бидний тусалж хайраа харамгүй хайрлаж одоо өөрийн мэддэг чаддаг бүхнээ өгөх сэтгэлээр бидэнд хандаж ингэж йогийн ухааны өчүүхэн хэсгээс ингэж ойлгуулж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийг ингээд амжилтад авч байгаа би хувьдаа маш их баяртай байна. Бас та бүхний өмнөөс баярлж байна. Тэгээд хэлбээ бид нар одоо ингэ уулзсан хүмүүс л уулзсан. Тэгэхээр одоо насан туршийн найзууд, насан туршийн гिचд өнөр ах トゥ удаа ингээд байна. Тийм учраас бүгдээ одоо ингээд зүгээр дугаа нааширцаа гэдэг нь хүчээр орог тэгээд нэгтгэсэн байж магадгүй л гэхдээ айгуу гоё ийм сайхан хүмүүстэй уулзсан даа маш баярлж байна, талархаж байна. Би бол цаашдаас нэлээ ингээд сурах зүйлтэй олсондоо баярлж байгаа. Тийм байна, баярлалаа. Юу ч ингээ хамт өнгөлөг цаашдаа гэсэн яг одоо ихтэй авчиж байгаа юм чинь өмнөөс би төсөл хөвтлэн ингээ хамт байх гэсэн түүх ингээ хэлж байгаа. Тэгээд богино хугацаанд ингээ маш олон өөрчлөлт орж болдог гэдгийг одоо мэдэрсэн цаг хугацаа байлаа. Тиймээс одоо цаг хугацааг ингээ бинж хайрлаж одоо тийм дээр ингээ хичээл зүйл гаргаж чадах юм бол үнээр олон зүйл өөрчлөгдөж олон одоо өөрийн хувьд ч гэсэндээ харилцаануудын хувьд ингээ хамт олонтой харилцаанууд гэсэндээ нэг их үнцэнтэй байж болтой байна гэдэг үнээр их баярлалаа. Цаашдаа ч гэсэндээ одоо байгаа цаг хугацаагаа хайрлаж нэгнэж өстой өглөөний нэг цаг орондоо хэвтгүү тасалаа хийхгүй гэж сонголтуудыг ингээд илүү үнцэнтэйгээр сонгоод авах нь хүчтэй юм хэлсэн гэж бодож байна. Ангийнхандаа ч гэсэндээ маш их баярлалаа. Бүгд амжилт хүсье. Ашигтай ч гэсэн маш их баярлалаа хэлсэн. Илүү сайн хичээж илүү одоо өөрөө өөртөө цэцлэг хөттэй өөрөө өөрчлөсөн юм байна. Тэгээд өөрөө олох болсон юм байна. Тэгмээр байна. Юуны өмнө баярлалаа. Тэгээд төгсөн. Тэгээд багштай бас маш их баярлалаа. Нэг чин сэтгэлээсээ зааж өгсөн. Нэгцэн бүрөөсөө зөвхөн өнөөдөр ийм гоё болно гэж юусе төсөөлөв. Нурууны явц үзсэн учраас ингээд нурууны нөгөө багшаас сургуулийн үзсэн учраас нэшээс шатаа аваад ингээд тарчин гэж бодгоосээ зүгээр түрээс ашиг сэтгэл хөдлөд хамгийн сүүл уярал яваа хэлсэн чинь бас энэ дээр нэг сонирн болоо. Яагаад явц ийм өөртөө тэгээд тэгээд аюу сэтгэл хөдлөхийн гоё юм байна. Яа тэгэхээр нөгөө би чинь 14 оны 2 сараас яг хийж эхэлсэн юм. Тэгээд ерөөсөө багш болъё гэж хандж боддог байхгүй. Ингээд явал хийгээ явж заавал багш болох шаардлагагүй гэж бодоод идэвсэн. Тэгээд яаж ч зүйл нөгөө тэр спорт баг хийсэн гэдэг нэг уцрах хэвээр хүмүүс очирдаг. Энэ сургууль заавал нэг хамт олонтойгоо орж ирэхэд энд ирсэн байх гэж боддог гэсэн үг. Тэгээд
Тэгээд багшд маань ингээд орж ирсэн багш нар болгон бүр харангуус гэхээр ямар гоё хичээл зааж байгаа. Тэгээд бүгдээ ямар гоё ингээд багш нараа гараа явахад дандаа ямар гоё юм бэ. Яг бүгд баяр хүргэе. Тэгээд багштай бүгдээ баярлалаа. Энэ их мэдлэгээс ингээд бид чин сэтгэлээс ингээд төсөлж дэмжиж байгаа бүхээр баярлалаа. Тэгээд бүр хүн ихсаад хаяа ингээд жоохон залхуулах гэж хардаг шүү дээ. Тэнгүүд багштай бүгдээс ингээд тэгээрээ гэх юм уу шаардлага болчих юм байна. Тэгээд багш биднээс тийм багш мандуулж чадчихээ. Сайн байцгаана уу. Өнөөдөр яг 2023 оны 4 сарын 9-ний өдөр бид нар гоё яг энэ сургалтандаа суугаад 2 сар ингээд гарan ингээд үргэлжилсэн. Олон ингээд өдрүүдийг бүгдээрээ сурч агаад өнөөдөр яг эцсийн одоо ингээд өөрт өндөө хүрээд йогийн багшийн хан шатны одоо дунд шатны ингээд багш болоод гарч ирж байгаа. Эхний гоё мэдлж байгаа гоё өдөр байна. Тэгээд ингээд яг энэ өдрөөрөө та бүхэнтэйгээ бас уулзаад ингээд мэдлж байгаадаа баяртай байна. Ингээд бусдад энэ гоё мэдрэмжээ, энэ гоё эрүүл байгаа. Тэгээ эрүүл саруул одоо биенээс гадна гоё юм оюун санаа ч гэсэн аюу гоё тайвшраад ирдэг. Энэ гоё мэдрэмжийг бүх хүмүүс аваасаа гэж хүссэн. Тэгээ ингээд судлаад байсан чинь ингээд багшийн сургалт гэж байдаг. Тэгэл ер нь бол яг ингээд судалж агаад энэ ISYM буюу институтийн явагдаа явахаар ингээд зориг шулууцсан. Хамгийн гол нь ангийнхандаа төрсэн сэтгэл бол хасан бүтэнсээ өдөр болгон эрэхтэй ингээд амар гоё юм халуун дулаа уур амьсгал бүгдээрээ өглөөнөөс орой хүртэл ахуулаад баян хичээдэг. Орой ажиллаад тарангуутаа бүгдээрээ онлайнаар уулзаж хичээлээ хийдэг. Ингэсээр байгаа маш богино хугацаанд бүгдээрээ ингээд амар гоё ингээд гэр бүл болчихжээ. Тэгээд ийм гоё орчинтой, ийм гоё одоо сайхан сэтгэлтэй нэг нэгээ гэсэн юм дэмждэг ийм гоё хамт олондоо болсондоо бүр ингээд маш их баяртай байна. Йогтойгоо үргэлж ингээд хамттай байгаараа, мөн ангийнхандаа үргэлж хамттай байгаараа. Тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Та нар бол ингээд амар гоё энжел те. Хүн хамгийн хайртай хүнийгээ би бол энжел гэж дууддаг. Ээж хоёрыгээ дууддаг. Тэгэхээр ингээд багш нар болон та нар маань ингээд миний ингээд гэр бүл ингээд болж байгаа шүү. Тэгээд та нар бүгдээрээ энжел шүү. Цаанаасаа л ингээд хараад хамттай хичээлэхээр бүр ингээ хайр хүрээд идэг гэсэн. Тэгсэн чинь бүр улам их санаад бас ингээ хайр хүрч байна. Тэг бүгдээрэнд нь маш том амжилт хүсье. Хайртай шүү. За бүгдээрэнд нэг өдрийн мэнд хүргэе. Тэгээд өнөөдөр ангийнхантайгаа хамт ISM-ийн 26 дахь төгсөл дээр төгсөж байгаадаа туйлын их баяртай байна. Тэгээд анх одоо ангийнхандаа хэлжсэнчлэн 23 онд 12 сарын 31-нд 24 оныхаа мөрөөдлийг бичгтээ TTC ISM-ийн сургалтанд багшийн сургалтанд суух юмсан гэсэн мөрөөдлөө бичээд энийг одоо ингээд биелүүлсэн байж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд ийм гоё хүмүүстэй уулзраад ийм гоё ад жаргалтай 2 сарыг өнгөрөөсөндөө маш их баяртай байна. Багш нартай маш их талархаж байна. Хайртай ангийнхандаа бас маш их баярлж байна. Бүгдээрэнд нь ад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Йогийн зам мөрөөр дардан олон хүнд хайрыг түгээж, олон хүнд энэ гоё мэдрэмжийг өгч бүгдээрээ мундаг багш нар болцоогоорой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Баярлалаа. Юм гоё багш нартай уулзсандаа баяртай, ангийнхантай уулзсандаа баяртай. Зөндөө их юм сурсандаа баяртай. Цаашид бас илүү ихийг сурахаар болсон. Одоо чиглэл маань ерөнхийдөө гарчих шиг боллоо. Тэгээд ирээдүйд та хэд маань энэ бичлэгийг үзэж байхад хэрвээ йога таталсан байх юм бол тийм шүү. Дахиад өргөжлүүлээд хийгээрэй. Байнга холбоотой агаарай. Та нар үнэхээр намайг уйлуулж чадсан ангийнхан байсан шүү гэж хэлмээрээ. TTC 26-гийн уярал байна. За тэгээд ингээд өнөөдөр төгсөж байгаа ангийнхандаа бүгдэнд нь баярын мэнд хүргэе. 2023 оны 4 сарын 9-нд за ингээд бүгдээрээ сертификатаа гардаж авлаа. Тэгээд ер нь яаж энэ ангид ингээд ирж вэ? Ер нь йогийн багш болох шийдвэрийг яаж гаргаваа гэдэг ингээд өөртөө бүр үнэхээр их баярлж байгаа. Тэгээ ийм гоё хамт олонтой болоод, ийм хөөрхөн ангийнхантай болоод ингээд төгссөндөө үнэхээр их баяртай байна. Тэгээд манай багш нар бүр үнэхээр хайрлсан. Бүр биднэрт бүр энэ их мэдлэгийг
гэд биднэрт бүр харамгүй чин сэтгэлээсээ зориулж байгаа. Бид нар энийг очих гавьяаг нь одоо юу яагаад очих гавьяагийг нь үнэлээд тэгээд өөртөө айгу улам сайн йогийн багш болох хэрэгтэй. Тэгээ ангийнхандаа бүгдэнд нь амжилт хүсье. Энэ бол дөнгөж эхлэн шүү. Хэдүүлээ үнэхээр том зүйлийг бүтээн. Айгу мундаг багш нар болно. Тийм болохоор бүгдээрэнд нь амьдралынх нь ажил үйлсэлд нь амжилт хүсье. Сайн хөргнүүдээ энэ өдрийн минь төргий бүгдэнд нь амжилт хүсье. Бүгдээрээ эрүүл сарвал байгаад сансан бүхэн сэтгэгчлэн бүтээд бүгдээрээ мундаг сайн багш нар болоорой. Арай эмхтэлэг яриад байна уу? Сурсан, сая йогоос сурсан, маш эмхтэлэг байхыг, бясалгаж сурахыг, улам дараагийн удаа уулзахдаа зүрхээ уянгална. Баяртай. Тэгээд нөгөө багш тэгээдсэн байхгүй. Ахны чи одоо багш болох болцсон шүү дээ. Багш болоо чи юу гэдэг энд суугаад байгаа юм гэхээр үгүй танаас салахгүй гэл. Тэгэл нөгөө нэг 50-50-аас явж имчилгээ авчаал эрэхтэй нөгөө багшиг ховд мовд явна гэсэн чинь дагаа авчи багшаа гэл 5 хоногийн тэр ховд мовд болж байгаа сургалтанд очиж суудаг. Тэгээд хаяа нэг ингээд дуу муу хураах тийм нөгөө бясалгал маягийн сургалтуудад ингээд суу багшигээ дагаал яваад идэг гэсэн. Тэгээд яасан чи сүүл тарин багш йогийн юунд явахгүй муу да чи нэг багш болчихж ихээр нь судалж байгаад нөгөө мандалаад орох гэсэн чинь мандал нь хариу өгөхгүй тэгсэн ашгүй харин яг онлайн дээр эдний манай энэ сургуулийн зар тавьж таарад зар байж таарад тэгээд тэрэнд юу янгутаа энэ нэстэ миний хүсэж исэн юм өөрөө ороод ирлээ гэд тэ анги хамт олны энэ хүртэл айгүй нөлөөтэй тэ яг тэгэхээр би ингээд юм хөөрхөн октод таараад ингээд манай сайн аа гэл ойр хавийнхаа оги чи гэл ингээд хүүжээ гэл ингээд ирсэн ингээд туяа гэл ингээд ингээд ойр хаваараа ингээд тэгэл тэндээс хөө мандахаа гэл ингээд гэхдээ ер нь тэгтээ ингээд яг юу хичээл сууж байгаа учраас тэгж байгаа болохоос ер нь бол бүгдөөрэнд нь л айгүй юм кайф авдаг те бүгдөөрэнгөөс нь кайф авдаг бүгдөөрэндээ юм айгүй гоё аз жаргалтай байдаг та хэдтэй байхтай цаашдын ажилт нь тэгээ йогийн их зам мөрт нь өндрөөс өндөр амжилт өсөе томоос том амжилт өсөе